За одоо хичээлдээ гарах гэж юм. Сая жоохон арай сэрчлээ. Гэхдээ зүгээр тий. Ямцнаа гэх тоххой. Өнөөдөр Halloween vibe-тэй хувц өмсөе гэж бодсон. Тэгээд ийм хувц өмсч гсэн. За одоо ингээд гэрээсээ гараад автобусаар лэж ийн. Гэтэ ингээд автобус амар гоё. Амар яг цагтаа ирдэг. Тэгээд ямар ч уур амьсгал авахгүйсэн за Halloween-ий. Тэгээд би бүр амар гайхажсэн. Гэтэ оройн л эхэлдэг юм байлаа л дээ. Пүү би чи ингээд хичээлдээ очих гэж бөө юм болно уу? Ингээл трен 100, автобусын 100, алхан бүхэл юм баярлалээ. Энд ингээд main central station харагдаж байна. Ерөн төрүүл энд хамгийн түрүүнд ирээрээ гэдэг. And outfit check of course. Яг ихтэй үнэхээр ингээд Halloween гэдгийн хаач усуу байхгүйсэн за гадуур. За одоо ингээд сургуулийнхаа кампуст орж ирж байна. Ер нь бол иймэрхүү vending машинууд амар их байдаг. Тэгээд юмнууд амар үнэтэй за. Тэгээд ингээд гадаа хоол идээ сууж болдог. Хичээлээ чигээ сууж болдог. Ер нь амар гоё. Тэгээ манай кампус дотроосоо нэг иймэрхүү харагддаг. Үсээ өрхөж аваас ингээд амар талент олох гээд ийм ботсон байсан. Тэгээ нөгөө болтоо сургуулийнхаа нойлд орж ирж тайлж байна. Тэгсэн чинь энийг хараа бүр ингээд ялгаа ороод гарахааргүй юм болцсон байсан. Тэгэл за гэл. Хичээлдээ орсон доо. Хичээлдээ орсон чинь манай багш амар бүхэн чихэр тараагаа. Тэгэл ингээл хичээлүүдээ хийгээл ер нь хаяа нэг тарих гашлах юмнууд байна. Хичээлийн их дундуур жоохон бичлэг хийгээд сатараад сэн юм хийж байгаа анка. Alright, but if you're going to show me a counter argument, a bigger idea, then you must plus a rebuttal after the За тэгээд нэг иймэрхүү за тэгээд дараагийнх руу гарыг. Тэгээ мэдээж ингээд ланч болж байгаа. Тэр оронд нь ингээд заримыг авч идсэн. Угаасаа хоол идэж амжидгүй маа 30 минут тесрэлтэй. Тэгээ би тийм pistachio flavored амар дуртай. За тэгээл манай ангийн Рэйни намайг бараг тэжиж тэмдөө ингээл. Okay, class is over. Now it's makeup time. Би тэгээд ямар бодолт хийх вэ гэж бодсны эцэс boom ийм бодолт хийсэн байт юм аа. Basically зүгээр л нэг хідэн ингээд сөрөг зураа хийсэн. Тэгээд makeup хийж гангалсны дараа юу болсон гэж бор орсон байдаг байгаа. Мэдээж. Тэгээд надад шүхэр байгаагүй. Өнөөдөр бор орохыг мэдээгүй. Тэгээд баахан алхсан байт юм аа. За тэгээд найзаагаа хүлээх хооронд хідэн TikTok хийсэн байт юм аа. Тэднийхээ дээжээс санагдуулъя. When your steps make that much noise. See, I got you all figured out. За тэгэл буцаал гараал алхсан. Зөндөө алхсан. Энэ намайг ойрхон гэж дагуулж гарчаад ямар удаа алхуулсан гэж бодож байна. За та нар намайг хинтээ таарсан гэж бодож байна. Есүс. Ер нь бол ингээм манай монгол шиг ингээд зураг бичлэгээ авахуулахгүй хүний ирэх мэрх гэдэг юм байхгүй л тэгхтэл би нэг тийм монгол цангаараа ар нуруунаас нь эсвэл нэг нууцаар бүр ингээд ягаад ч юм цаанаасаа ингээд тэгэж бичлэг хийгээд байсан юм аа. Тэрэнд жоох эвгүй санагдсан байж магадгүй гэхдээ яах вэ? Ер нь бол тэгэл амар сонин хувцастай таарсан, зарим нь тэгэл инээдтэй, зарим нь тэгэл бүр нэг амар шигин, тэгээд зарим нь барыг шалтан явж идэг юм байна лээ. Тэгээд яах вэ гэхдээ ингээд эрх чөлөөтэй улсын соёлтой танилцаад явах гоё байсан. За finally нөгөө газартаа ирж ин да. Sorry, миний ингээ камер амар заван болцсон байсныг би мэдэхгүйгээр ингээ бичлэг хийгээ яваад байсан. Гэтэ ингээд миний утас унтрах гад миний цүнхийг манай найз үрээ явцсан. Тэгээд нөгөө найзыгаа хайнга бас бичлэгээ хиймээр идэг. Тэгэл газ бичлэгээ хичээл тэгэл нөгөө найзаа хайнга ингээ бичлэг хийгээ яваад байгаа за.
гал хүмүүстэй таарсан гэж хэлсэн дээ. За парти нэг иймэрхүү амар олон дүрээний машинууд ирсэн. Тэгээд голд нь зөндөө олон хүмүүс ингээд лоочрлоо зогсоод харин за юу хүнээс уурдгуу гэж утсан чинь юм зарж исэн. Уучлаарай дээ. Тэг мэдээж би юм чинь өлсөн. Би чамайг бүр тэжээч хийнэ л да. Тэгээ жоох уйдаад гарч ирээд буюу үлдээд энсийг бол жоохон хооллоод гэтээ эднэр бүр амар даварцсан заа бүр ингээд хүмүүсийнхаа ингээ хоолыг бүр булааж идээд идэг заа. Тэгээд нэгэндээ амар дээрлэхүү та нар баг ингээ харж байгаа хаа. Гэтээ хамгийн өрөвдөлтэй нь энэ хүлгүү байсан, нэг хүлгүү байсан. Гэтээ амар атмаа. За ингээ гэртээ ирлээ. За би нэг удаа зурсан юмудаа замдаа ярилцлага хийсэн. Тэгээд үнэхээр гоё байлаа. Халууныг ингээд өөр газар тэмдэглээд, өөр газар ингээд experience хийгээд ингээд амар таатай гоё. Тэгээд илүү олон тийм чөлөөтэй хувцснууд харж үзлээ. Чөлөөтэй ингээд тэмдэглэх зүйлийг харж үзлээ. Тэгээд айгүй гоё experience байлаа. Тэгээд та бүхэндээ хүргэсэн би амар баяртай байна. Өнөөдөр хамт явсан найзуудаа бүгдэнд нь баярлалаа. За энэ ингээ ярьж чадахгүй. Ерөнхийдөө бол үзсэн та бүхэндээ ингээд баярлалаа. Тэгээд нүрний подкаст ярилцлага дундлаа. Кис.